Тэгэнгүүт нь өвлийн шөнө Улаанбаатар хотын захын хороололд орших хуучин орхигдсон байшинд хэсэг залуус цугларчээ. Тэд байшингийн түүх түүнтэй холбоотой аимшигт домгийг сонсохоор цугласан байв. Домогт өгүүлснээр олон жилийн өмнө энэ байшинд амьдарч байсан гэр бүлд аимшигт зүйл тохиолдсон гэдэг. Гэрийн эзэн ажил дээрээ осолдож нарс барснаар гэр бүл нь гүн рүү гашууд автжээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэдний сэтгэл санааны байдал уламд ордож эцэст нь тэд бүгд амиа хурлсан гэдэг. Залуус энэ түүхийг сонсоод ихэд айж боломжсон ч байшин дотор орж үзэхээр шийджээ. Тэд лаасан байшингийн өрөөнүүдээр явж эхлэв. Гэнэт тэдний нэг нь хүүхдийн уйлах чимээ сонсжээ. Тэд анхааралтай чагнуул хүүхэд ээжээ намайг битгий орхиоч хэмээн уйлж байв. Залуус айж сандарсан ч хүүхдийг хайхаар шийдвэ. Тэд байшингийн дээд давхарт гарч нэг нь хаалттай хаалганы өмнө иржээ. Хаалгыг нээхэд өрөөнд ороход харанхуй хүйтэн байлаа. Хүүхдийн дүрс харав. Хүүхэд цагаан даашинстай цонхойсон царайтай байлаа. Залуус айсандаа хашгирч өрөөнөөс гүйн гарчээ. Тэд байшингаас гарахдаа хүүхдийн дүрсийг дахин харсан байна. Энэ үед тэдний нэг нь гинт алга болжээ. Үлдсэн залуус найзаа хайсан ч олсонгүй. Маргааш нь цагдаа нар алга болсон залуугийн цогцыг байшингаас олжээ. Түүний нүүрэнд айдас гайхшрал тодорч гартаа жижигхэн хүүхэлтэй байсан байв. Энэ явдлаас хойш тэр байшин хүүхэлдэйн байшин хэмээн нэрлэгдэж болсон байна.